EBS телевизийн тодруулга болон тэмдэглэж байна. Манай тодруулга болонд гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дарга Наранболд оролцож байна. Хүүхдийг эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр одоо туудахгүй хэдэн хоногийн дараа болох чинь. Үүн дээр гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газраас яг ямар ажлуудыг санаачилж хийж байна энэ асуултаар яриа гаргалаа. За хүүхд эрхийг хамгаалах өдөр гэдэг зүйл бол одоо олон улс тэмдэглэдэг болсноос хойш одоо 1920 оноос тэмдэглэсэн монголчууд 67 дахь удаа тэмдэглэж байна л да. За хүүхэд байхаас ахаараад энэ баярыг тэмдэглэж ирсэн. Ер нь хүүхдийн баяр гэдэг утгаараа монголчууд ойлгож тэмдэглэсээр одоо 1961 оноос хойш тэмдэглэж ирсэн юм баяр. За энэ жилийн тухайд хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хүүхдийн баяраа Орхон аймгийн тэмдэглэхээр одоо эцэг дараа нийгмийн асуудал хэрэгэлсэн олгцсон төвшин жаргал дараа ахлуус ажлын хэсэг одоо бүлтгэл ажиллагаа ажилд орсон анхны уралдааны хийгээд ажлын төлөвлөгөө бодлоод явж байна. За гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын тухайд бол энэ жилийг бид нэр эцэг рүү хандсан. За ер нь бол олон нийтийн хандлагыг нөлөөллийн жил болгон зарласан. За ер нь бол жилийнхаа хүүхдийн баяраар хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нь бол бид нэр ажиллаа тайлгнадаг байгаа. За одоо энэ утгаараа бид нар одоо яг хичээлийн жилийн хаалт болдог учраас энэ одоо 6 сарын 1-нд 5 сарын 30-нд бид хүүхдийн ордны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж хүүхдийн ордны хөгжлийн хөтөлбөрөөр хамгаалж хүүхдүүдийнхаа энэ номны одоо бас тайлан тоглолтыг эцэг эхчүүд нь тавина. Навяасаа их хөгжүүлсэн. Одоо хүүхдүүд маань ямар үр дүнтэй одоо хичээлсэн бэ гэдгийг эцэг эхчүүд маань бас харнаа. Ер нь бол энэ жилийн тухайд одоо хүүхдүүд маань бүсийн урлаг спортын тэмцээнүүдлээс амжилттай оролцсон. Одоо бүсийн урлагийн наадамд дархан тулсан наадмаас их одоо манай 6 алтан медальтай байсан гэдэг нь нэлээд амжилттай байгаа. За энэ хүүхдүүд маань одоо бүгдээрээ одоо бас энэ тодорхой хэмжээнд одоо аймгийн засаг даргын зүгээс урамшуулаад одоо энэ яруу наадмыг ивэтгэж явуулдаг байгаа. Тийм болохоор одоо бас энэ яруу наадамд оролцсон хүмүүс маань одоо бас өөрсдийн тоглолтоо медаль авсан хүмүүс маань тоглолтоо энэ хүүхдийн баяраараа бас олон нийтэд үзүүлж хүүхдүүдэд бас баярлал цэнгүүлэх юм уу ажиллагаа бас төлөвлөгдсөн байж байгаа. За ер нь гэр бүл залуучдын хөгжлийн газрын тухайд бол одоо хүүхдийн баяр гэдэг утгаар хүүхдүүд нь талбай дээрээ баярлна. Энэ одоо бүгдээрээ эцэгчдийн хүүхдээр хажираа баярлуулдаг. За энэ үйл ажиллагааны үед бол одоо манай хүмүүсийн зүгээс харагдаж байгаа нэг анзаарч одоо өнгөрсөн жил анзаарч хийж байгаа хэрэгжүүлж хийж байгаа нэг ажил бол эцэг эхчүүд маань зөвхөн хүүхдээ хөтлөж баярлуулах биш. Энэ өдөр бас хүүхдийн хүмүүжлийн эерэг аргаас суралцдаг. Хүүхдэд зөв тусгал байдаг байвал яг энэ өдөр бас энэ мэдээллийг авдаг байвал зүгээр юм болов уу гэж бид нар бас бодоод яг талбай дээр одоо ер нь одоо хоёр хэсэгт хүүхдийн баяр үйл ажиллагаа явагдаж шүү дээ. Нэгдсэн үйл ажиллагаа, нээлттэй үйл ажиллагаа амрын талбай дээр явагдаж байгаа бол одоо худалдаа уушаа соёлын төвүүдийн соёл сургалтын үйл ажиллагаа бол одоо наадмын талбай дээр уламжлалсаар явагдана. За яг энэ хоёр үйл ажиллагаан дээр бид хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхийн чадцуу дээрээс нь одоо эцэг эхчүүдэд бас зөв үлгэрлэлийг үзүүлэх, дээрээс нь хүүхдийн хүмүүжлийн эерэг арын сургалт одоо нөлөөлөл үйл ажиллагаануудад зохион байгуулъя. Энэ талаар ойлголтуудыг өгөө. Хүмүүсийг одоо бид зөвхөн заал танхим маш удаан хугацааны сургалтаас илүүтэй жижигэн сэтлүүдийг өгөөд явах хүн өөрөө өөрчлөх боломжуудыг хардаг. Ер нь харж байгаад бид зөвхөн одоо танхимын 150 хүн сургалт явуулсан дээр бол зүгээр цахим дээр зөвхөн 6 настай хүүхэд гэдэг чинь анхаарлын төвөрлөн тэдэн минут байт юмаа гэдэг авчид эцэг эхчүүд тэрийг харчаад эрийг хүүхдийг хичээлэлэхдээ хүртэл тэр шууд нөлөөлөд толгойд нөлөөд байгаа чи гэдэг. Яг ийм хэлбэрээр жижиг мессежүүдээр эцэг эхчүүдээр ажиллая. Эцэг эхчүүд мөнөөс хүүхд хамгаалах, эрхийг хамгаалах өдрөө хүүхд хөдөлж гаргахыг чадсан хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах гэдэг ойлголтыг аваад гараасаа бид бас хүсэж байгаа маа. Ер нь одоо бас 6 настай хүүхдийн тухай ярьсан дээр гэр бүл залуучдын хөгжлийн газрын зохион байгуулж гэсэн нэг үйл ажиллагааны давуу үйл ажиллагааны тал одоо бид нар өөрсдөө бодлоготой бас аймагуудаа сайн туршлага болгож ярьж байгаа зүйл маань бол бид цэцэрлэгийн насны хүүхдүүд 6 насны шилжилтийн одоо шилжилтийн энэ үед эцэг эхчүүдтэй маш ажиллах шаардлага гарч байгаа анзаараад байна. Тийм учраас 6 настай хүүхдүүд эцэг эхчүүдийг би сургалтанд хамруулсан өнгөрсөн жил. Одоо 6 настай хүүхдүүд сургуульд орж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийг одоо энэ сургуульд орж байгаа шилжилтийн насны дээр хүүхдүүдэд яаж ажиллах ёстой вэ тий. Тэгээд 5 дугаар ангиас 6 дугаар анги шилжиж байгаа дахлын дунд анги руу орж байгаа хүүхдүүд эцэг эхчүүд бас насны онцлогийн ийм хүүхдүүд юм болж хурж байгаа. Ямар хүүхд хамгааллыг та энэ хүүхдээр хэрэгжүүлэх ясран хамгаалагч гэдэг үүргнүүд ямар хариуцлага дээшлэх юм тий. Яг гэдэг юм үйлчлэлээр бид бүхэн бас эцэг эхчүүдийн нөлөөлөл үйл ажиллагааг аль болох танхимын залгаасан бус хэлбэр хөнгөн шуурхаад өөрсдийн орцоонд толгоос хэлбэр зохион байгуулаад одоо хүүхд эрхийн улсын байцаагч хүүхдийн асуудлыг ярьсан мэрэгжлийн сайнлын мэрэгчлэлт маань баян өндөр сум за одоо энэ цагдаагийн газар, улс урлагийн газар одоо энэ газруудаар хамтраад ингээд зохион байгуулаад явж байгаа. Энэ бол одоо бас одоо нэг олон урайлах сүрчин үйл ажиллагаанаас илүүтэй эцэг эхчүүд нэлээд хүрсэн эргээд хүүхд эцэг эхчүүдийн ойлголцол бий болно гэдэг хүүхд эрхийн маань гэр бүлийнхээ хүрээнд хамгаалагдах юм боломж үлдэж байгаа юм бас үйл ажиллагаа болж байгаа гэж үзэж байгаа. Хүүхэд хамгааллын ажлуудыг бас нэлээх
зохион байгуулна гэж шүү дээ. Тэгэхээр бас хүүхдүүд маань олноор цугсан газар эцэг эхчүүд хүүхдүүдэд тоглуулж авч байгаад алдах ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бас нэлээх гардаг шүү дээ. Үүн дээр бас мэрэгжлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах гэж байна. За ер нь бол жилийн хүүхдийн баярын үеэр бол бид бүхний анхаарлаа хандуулдаг ажил бол олон нийтийн үйл ажиллагааны нэр хүүхд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, хүүхд хамгааллыг одоо бид нар яаж хангаж ажиллах вэ гэдэг асуудал үүтэй. За энэ дөр бол цагдаа мэрэгжлийн хяналтын газар, баян өндөр сум одоо бид бүхэнд хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Бид нар өнгөрсөн жилээс эхлээд төрсөн хүүхд хүлээн авах цэгийг ажиллуулж байгаа. Одоо жишээ нь паркинг үйлдэл дээр одоо яг энэ дээр хаягжуулаад хатчихдаг. Тэгээд дээрэс нь одоо бас одоо төрсөн бол энэ утсан тантаараа төрсөн хүүхдэд тэндээс очиж аваарай гэдэг мессежтэй одоо нөгөө хэлмэл хүмүүсийн одоо хүмүүсийн хуулийн газар байршуулчихдаг. Тэгэхээр хүүхд маань өөрөө хаашаа очих мэддэг, төрсөн хүүхд хүмүүс хаана очих вэ мэддэг. Төрсөн хүүхд эргээд хаанаас олж явах вэ гэдэг мэддэг энэ асуудал нь тэндээ байж байгаа. За дээрэс нь одоо манай багууд дээр хүүхдийн элч гэж хүүхдийн чуулганууд болдог. Манай гэр бүл ухааны гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сайн туршлагыг одоо бид аавна гэсэн юм зүйл байна. Хүүхдүүдийнхээ саналыг бид санал дээр зурсан үйл ажиллагаа явуулдаг. Багууд хүүхдийн чуулганы зохион байгуулдаг. Хүүхдийн мини парламентын үйл ажиллагаагаа бид тогтомжуулаад одоо ажлын хэсгүүд нь байнгын үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүүхдүүдийн санал дээр одоо бид нар хүүхд хамгааллын бодлого, хүүхд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж явдаг гэсэн. Тэгээ өнөөдөр багуудын хүүхдийн чуулганууд маань одоо төлөөлөгч нартайгаа хамтраад одоо манай баг дээр хүүхд хамгаалалттай холбоотой ямар асуудал байна гэдгийг төвшүүлэн гаргадаг. Дээрээс нь тухайн баг дээр ажил хүүхдийн элчээ сонгодог. За энэ хүүхдийн элч маань одоо тухайн баг дээр одоо хамтарсан багтай хамтарч хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн дуу хоолой болгох ажил зохион байгуулдаг. За энэ хүүхдийн элчийг одоо би яагаад энэ дурдж өгнө гэхээр хүүхдийн элч нар маань одоо хүүхд хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд одоо хүүхдийн байраа гэдэг нь хамгийн өргөөр хамтран ажилладаг. Энэ жил одоо бид нар 5 хүүхдийн элч талбай дээр ижилсэн хувцастай. Тэгээд бас тэр хэмжээний урамшуултаа гарна. Энэ хүүхдийн элч нар маань одоо яг талбай дээр хүүхдийн эрхийг хамгаалах ажилд дэмжлэг үзүүлж төрсөн хүүхдүүд одоо бас хүүхдийн эрхтэй холбоотой ямар нэг асуудал хүндрэл гарах вэ гэдэг дээр мэдээлэлээр хангаж мэрэгжлийн байгууллагад өөрсдийнхөө хэмжээнд бас тодорхой хариуцлагуудыг тооцож хамтарч ажиллагаар ингэж бэлдэж байна. Ингээд одоо хүүхдийн элч нар маань тодорхой төвшөнд багийн хүүхдүүдээ сонгогдоод гараад ирсэн одоо хүүхдийн ихтгэлүүлсэн дээрээс нь одоо арга зүгээр хангалтад ингээд хүүхд хамгааллын чиглэлээр ажиллана. Тэгээд манай мэрэгчлэнүүд бас энэ талбай болон энэ өндөр хүүхд хамгааллын бодлоготой хамтран хэрэгжүүлээд энэ хүүхдийн элчтэйг хамтарч ажиллана. Ер нь бол одоо энэ жилийн үед бол бид хүүхд эрхийг хамгаалах тал дээр нэлээд төлөвлөгөө анхаарч ажиллая гэж бодож байгаа. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар маань хүүхэд хамгааллын багтай хэрхэн хамтарч ажиллах бол өмнө өдийг хүртэлх хугацаанд ямар ажлуудыг хийсэн байна вэ? Ер нь хүүхэд хамгааллын хамтарсан баг гэдэг зүйлийг бол одоо гэр бүлийн хүч хэрхэлтэд тэмцэх хуулиар хуульчилж өгсөн. Өмнө нь хамтарсан баг гэдэг зүйл бол яг зохион байгуулалтаар ажиллаж исэн боловч яг хууль эргэцэн хувьд бүрдээг орчин бүрдээг байсан гэсэн үг. Гэр бүлийн хүч хэрхэлтэд тэмцэх тухай хуулиар бол багуудыг хамтарсан багийн засгаар гаргахлуулаад ажиллана. Хүүхдийн болон гэр бүлийн хүч хэрхэл зурчин сэргийлэх ажил зохион байгуулна. Ер нь бол хүч хэрхэл гарсан нөхцөлд бол одоо хамгааллын үйлчлэг үзүүлнэ гэдэг ингээд хуулиар өгсөн байдаг. Энэ дээр бол одоо хамтарсан баг дээр бол одоо багийн засаг дарга дээрээс нь багийн хэсгийн төлөөлөгч, эмч, нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан гэдэг бүх хүүхдийн чиглэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн асуудалд орсон хүүхдийн ангийн багш ч гэдэг бүгд ингээд оролцоод явдаг юм үйл ажиллагаа явуулдаг баг байна. Өнгөрсөн жилийн тухайд бид хамтарсан багийг одоо чадваржуулах үйл ажиллагаа бол агентлагаас гэр бүл засгийн газар хэрэгжүүлэгч ажил гэр бүл залуучдын хөгжлийн газар бол энэ үүсэж байгаа нэгж одоо манай хөл болж ажиллах энэ газар чадваржуулна гэдэг 2 удаагийн тэгсэн сургалтын зохион байгуулж гисэн байна. Мархан 167 хамтарсан багийн гишүүдтэй. За энэ хүмүүстэй сургалтын чадваржуулсан сургалтыг зохион байгуулсан. За дээрээс нь одоо манай тухайн багууд дээр очиж одоо арга зүгээр хангах хүндрэлтэй кейсүүдээр хамтарч ажиллах. Одоо яг нөхцөл байдал дээр ямар байна вэ гэдгийг үзэх. Дээрээс нь кейс конференц гэдэг үйл ажиллагаа одоо сонгон хайрхан төрөлхтэй одоо дахин олон бас хамтарсан багуудаа зохион байгуулсан байдаг. Энэ саналаа солилцоод энэ багууд маань хооронд биеийн туршлагыг судлаад толгорч ирсэн хүндрэлтэй кейсүүдийг хэрхэн ажил шийдэж ирсэн талаа саналуудлаа солилцоод туршлагачаад явдаг юм бодож зохион байгуулсан. За манай хамгийн гол үйл ажиллагаа юу вэ гэхээр бас сайн туршлага болж нэлээд аймагт давхар хэрэгжээд явсан туршлага юу гэхээр бид нар хамтарсан баг шилдгийг шалгаруулсан. Одоо шийдлээ хамгийн сайн гаргасан, хамгийн одоо сайн эрхийг хамгаалсан үйлчлэгийг бүгдээр хамтарсан баг бол хамтараа гэж хамтараа ажиллах хэрэгтэй баг уйлдуулж ажиллаж чадсан тэр багуудыг шалгуулах үйл ажиллагаа өнгөрсөн жил зохион байгуулж бүтэн жилээр бид нараас дүгнээд тодорхой хэмжээний нэлээд гайгүй урамшууллыг өгсөн байна. Энэ маань бол бид нар бүнийг араас нь түлхэх биш, хөдөлж ширэх биш, өөрсдөө бүссэн талаар хөгжүүлэх юм боломжийг бүтээж өгсөн онцлог энэ бас манай үйл ажиллагааны дээр нэлээд үр дүнгүй хамтарсан багууд чадвар бичсэн
одоо өөрөөр хэлбэл өрсөлдөж байгаа хүүхдийн эрхийг хүний эрхийг хамгаалах гэр бүлийн хүчирхийлэл тэмцэх чиглэлээр одоо энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэх тал дээр өрсөлдөөн бий болж ирснээр бол даваа талтай байсан. Тэгээд бас бид хамтарсан багаа дэмжих тал дээр одоо кейс менежментийн тэмцэргээ бий болгоод энэ тэмцээ дээр бол одоо хамтарсан багийн холбоотой асуудал юу гэхээр ямар зөрчлийг хаана бүртгээд хэд хоногийн дотор шийдэх гэдэг асуудал бас хүндрэлтэй байдаг бол бид нар яг тэр кейс менежментийн тэмцэр дээр бол одоо бүгд яг энэ зөрчлийн дээрээ бүртгэгдээд хэд хоногийн хугацаанд ингээ хаалаад явна гэдэг кейсийн тэмцэрүүдийг бид нар бас бүртгэж өгсөн, бүртгэлийн тэмцэрийг гаргаж өгсөн байгаа. Хавцжуулах за дээрээс хамтарсан багийн нэгдсэн үйлчлэгээний өрөөг одоо бид бүхэн томог төхөөрөмжийн бүр хангаж тогтчулсан. Камертай, компьютертай, принтертэй, диктофонтой одоо энэ хуралдаанаа зохион байгуулад одоо тухайн кейс дээр одоо хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дэмжих үйлчлэгээтэй холбоотой юм баримтжуулаад явахын боломжийг одоо хүүхдийн орхон дээр зохион байгуулад одоо нэг өрөө тогтчулаад бид бол гаргаад өгсөн. Энэ үйлчлэгийг зохион байгуулад явсан. Ер нь бол Орхон аймгийн хамтарсан баг бол ер нь хүний төлөө, хүүхдийн төлөө, гэр бүлийн төлөө гэсэн сэтгэл нь манай хамтарсан багийн бүх гишүүдэд байдагт нь бид бүхэн бахархаж явдаг юм аа. Мэдээж хэрэг хүнд шинээр үүсгэн бий болж байгаа. Шинээр одоо үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Шинэ хууль эрх орчинд ажиллаж байгаа учраас бас мэдэхгүй ч чадахгүй зүйл гардаг. Гэхдээ ялангуяа залуу одоо багийн цагтаа нар бол маш мэрэгдтэй. Энээс ингээд асуучвал ингэж бодохгүй болов гэсэн тийм ямар ч айдсуугаар нийтлэл ажилдаг. Одоо бүх юм дээр хамтарч ажиллахад ямар ч чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байдаг. Өөрсдөө хурж ирээд одоо энэ тал дээр ингэхүү тэггүй гэдээ явж байдаг тийм. Маш санаачлагтай ажилдаг бид нар манайхны хувьд одоо гэр бүл залуучдын хөгжлийн газрын мэргэжлийн манай хамтлагууд баяртай байдаг. Тэгээд ер нь хамтарсан багийн гишүүдтэй бас багийн засаг дарганартаа бас би баярлж байгаа бас уламжлалын төлөө хааж өгч. Бацаа түүхтийн баярын тухай асуухад одоо тоглоомнууд дээр тоглож байгаад гэмтэх юм эсвэл бас хорлоод авах юм уу иймэрхүү хүүхд эрүүл мэндийн асуудлууд гардаг шүү дээ. Үүн дээр бас хэрэг ажиллах гэж байна. Ер нь бол мэргэжил бүхэн сайхан гэдэг зүйлийг одоо нийгэм бодлогын хэлтс, засаг дарганы газар нийгэм бодлогын хэлтсээ санаачлаад одоо 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн. Одоо хүүхдийн баярын үеэр. Энэ нь бол одоо анзаарч байхад бид бүхний анзаардаггүй байсан. Маш жижиг зүйлээр маш том бас асуудал шийдсэн юм үйл ажиллагаа л да. Өмнө яг энэ яриад байна гэхээр өмнө бол төрөний тэрэг очиод одоо ямар нэгэн дуудлага байлаа гэж зогсож идэг байлаа. Онцгой ажилтнууд нь ямар нэгэн асуудал гарах үед тийм байж идэг. Цагдаагийнхан маань ч гэсэн одоо хэв журам сахиулга гэдэг юм ямар өндөрлөл үүсгэх гэдэг байлаа тийм байж идэг байсан. Угаасаа нэг байж идэг хүмүүс байсан. Гэтэл тэрийг одоо бид бүхэн бас одоо энэ санаас одоо нэг бол санаачлалтын толгуурлаад зүгээр зогсох биш нөгөө хүмүүс мөн өөрсдөө ч гэсэн тэг хүүхдийн баярын үеэр ингэж жилийг зогсчихсон хүүхдүүдэд баярлуулаад одоо онцгойгийнхан маань халуунд одоо ус шивч өгөөд энэ төр гэсэн маш хөвгөлтэй болж өгсөн шүү дээ хүүхдийн баярыг те талбай ус хийх бөгөөд те яг энэ онцгой баярлал гэдэг хүмүүс чинь юу хийдэг юм тухайн тоног төхөөрөмжүүд тэр одоо даацын тэр машин тэрэг өргөж байгаагаас ахуулаад уулуурхаас ахуулаад дээрс хамгаалтын хувцууд гэж юу гэдэг юм онцгой байдлын багц хэрэгсэл гэж юу гэдэг бүгд үзээ дуулгын юмсаа тэрийг бариад машин дотор зураг авахлаад галын өндөр шаттай машин дээр зураг авахлаад ингээд бужигнаад байж байгаа юм өөрөө маш гоё тийм мэдрэмжийг өгдөг бас тийм мэрхээ сонгох боломжийг нь бас бүгд бас гаргаж ирээд гал өнөгч болъё гэдэг юм үү те тогоочтой холбоогоо бас марцсан ба тогооч нарыг тэгсэн галтгоо гаргасан шүү дээ өнгөрсөн жил бол хүүхдүүд мөн ингээд галтгооны хувцс өмсөд одоо хоол хийж үзэх боломжийг бүгдээр ингээд байж байгаа те тэгээд эрүүл мэндийн газар одоо бүсийн анчлага эмчийн гэдэг маань төрөний эмч нар маань тэг зүгээр зогсож хүүхдүүд бас эмнэлгийн хөвлөлөөр сурчлаа иргэдэд бас тэрийг ойлгуулад ингээд байж идэг юм үйл ажиллагаа болж байсан цагдаагийн газар бол одоо хамгаалтын хэрэгслүүдээ бүгдийг аваачаад одоо тэр тус тодорхой төвшөнд хэрэгжилж үзүүлж харуулах дуу зэвсгээс болоод юм уу барьж үзээ дуулга онцлог агуулад ингээд ажилласан таа мэдчихэж байгаа. Яг энэтэй холбоотой бас эмнэлгийн үйлчлэгийн маань бас энэ дээр явагдана. За энэ дашин бас энэ тодорхойлгыг баримтуулаад бас нэг зүйлийг эцэг эхчүүдтэй нийт орхон аймгийн иргэдэд хэлхий бас хүсэх гэж бодож байна. Юу гэхээр энэ өдөр бол одоо хүүхдүүд маань бүгд одоо баярлахаар гардаг өдөр. За ер нь болж өгвөл одоо эцэг эхчүүд маань иргэд маань энэ өдөр одоо болж өгвөл одоо унаа тэрэггүй гараач гэдэг хүслийг тамир. Яагаад гэвэл тодорхой төвшөнд төв зам хаагдаж хүүхдэд тоглох боломжийг бүрдүүлж өгдөг. Дээрээс нь тоглоом тоглож төв зам одоо нөгөө аймагуудад дамжин өнгөрч байгаа зам маань маш их ачаалтаа болдог, зогсоолгүй болдог. Энээс төвжирлүүд үүсдэг. Төвжирлүүд үүсээ тойрч гарч байгаа машинууд маань голдуу шороон зам дээр гардаг. Эсвэл одоо тэр замаараа мөн байдлаар хүүхдүүд хүүхдчүүд тэгээд гараал ороод ирдэг. Энэ нь бол хүүхдийн аюулгүй байдлын өндөрлөл учралтай учраас энэ өдөр одоо нэгэнт гэр оролцож ирж байгаа эцэгчүүдэд бидний юм шаардлага тавихад хэцүү. За гордын бас тодорхой төвшөнд хөдөлгөөнийг бас хөнгөжүүлж өгөх өдөр бас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдүүд айлуулах, зайтай тоглох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарал бас энэ өдөр бас автомашингүй одоо хүүхдүүдэд баярлуулах боломжийг нэрвэх юм болоо гэдэг тал дээр бас та бүхэн манаас анхаарч өгөөч. Та бүхэн манаас энэ тал дээр дэмжлэг үзүүлээч гэж бас иргэдээс хүсэх байна. Нөлөөллийн ажлуудыг нэлээд
бэлтгэх юм гэсэн шүү дээ. Үүнээс бүр тодорхойлоод тухайлаад ярил. За тухайлаад ярил одоо бид нэг хайцах нэг гэдэг хэлбэрийн талаар би ярмаар байна. За ер нь бол одоо хоочноор бол одоо хүмүүсийг батлан дааж одоо халамжныг хүмүүжүүлнэ гэж ярьдаг байсан. Энэ бол бас нэг нэгийн солиодлог нөгөө нэгнийхээ бүх юмыг бид бүхэн харуулах асуудал. Энэ бол бас давуу тал байсан. Залуучуудыг, хүүхдүүдийг одоо дааж аваад одоо хүмүүжүүлдэг ажлын дээр гараад бүрддэг юм. Яг энэ жишгээр одоо энэ жил бид нэг харьцах нэг хүүхдүүд хамгаал оролцох нэг харьцах нэг гэдэг хөтөлбөр хэрэгжүүлээд одоо хүүхдийн байраа таалтын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ маань юу вэ гэхээр нэг одоо хамт насны төвтэй харьцаа одоо багш эмч юм уу маань нэг баг болгон дээр баг бас авчсан хүүхдүүд дээр ажиллаад нэг хүүхдийг нэг хүн өдөр багш гэж маань дааж аваад тодорхой хүмүүжлийн төлөвшөлт нөөцтэй нөлөөлөл оруулаад дээрээс нь төвчлөлөд хамгаалдаг тэр бүх нөхцөл боломжийг бүрдүүлээд тэр хүүхдийнхаа хөгжил оролцоо хамгаалаад тэр хүн хариуцаад явна гэсэн. Яг энэ үйлчлэгээ маань одоо хаалтын хувьд ажил зохион байгуулах гэж байж байна. Энэ бол үр дүн гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл ер нь хүүхдүүдтэй бид нар бөөн анги дундаа ярьж бөөн дунд нь одоо нөлөөлөл зохионоос илүүтэй нэг одоо энэ төр настай маа тэр хүүхдтэй төвч мэрэгжсэн хүн шүү дээ. Эмч багш хүн гэдэг бол угаасаа ерөөний талаас сургууль хүмүүжлээс мэрэгжсэн юм байдаг учраас энэ хүн манад тэр хүүхдэд тулж ажиллаад сургууль шишээ сургууль дээр анхаарал эрүүл мэндийн анхаарал хөгжил дээр анхаарал хүмүүжил дээр анхаарал гэхээр тодорхой төвч нахис дэвшлүүд гарсан байдаг. Одоо бас энэ хаалтын үйл ажиллагаан дээр бас одоо оруулах хүүхдүүдээ оруулах ажиллагаа одоо бас хүүхдийн баярын зохион байгуулах гэж бэлдээд байж байна. За ер нь бол одоо зохион байгуулж байгаа гэр бүл залуучдын хөгжлийн газар засгийн газар хэрэгжүүлж агентлагаас энэ жилийн хамгийн том зорилт бол юу вэ гэхээр өндөр эрсдэлтэй хүүхдүүдийг бүрэн даатгалт хамгаалах үйлчилгээ байна. Энэ юу вэ гэхээр одоо эрсдэлт өртөж магадгүй бүх хүүхдүүдийг одоо програмд оруулаад 8 даатгалтай хамтаа бүрэн даатгана. Тухайн сая хүүхдүүд даатгалт хамгаалах гэсэн. Энэ хүүхд маань ямар нэгэн эрсдэлт орвол даатгалаас одоо үйлчлэгийг үзүүлээд явна гэсэн. Одоо хүүхд маань тодорхой хэмжээний эрүүл мэнд одоо нийгмийн ямар нэгэн эрсдлүүдийг үүсгэхэд даатгалтад явна гэдэг нь хүүхд бол одоо аюулгүй байдлын тодорхой төвчөнд хангаад явж байна гэсэн. Одоо бид нар хойч хүүхд хамгаалалт ариун үйлчлэг гэдэг зүйлийг үзүүлэх өндөрлөлттэй байдаг байсан бол одоо даатгал маань хүүхдийн нөхөө олгорыг олгоод явах юм боломж үлдэж байна. Орондоо ийм үйлчлэг хийж эхлэх гэж байна. За одоо архай авагт бол бид 170 хүүхдийг бүртгэж одоо програм маань одоо яг тэр өндөр эрсдэлтэйг шүүж гаргаж ирээд өндөр эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй одоо эрсдэл багтаа гэдгийг ялгаад одоо ингээд бүртгэж даатгалт үйлчлэг авах гэж байна. Энэ бол тэмдэглэх өнгөрөх бол болохгүй үйл ажиллагаа гэж бодож байна. Дээрээс нь одоо бид бүхэн эцэг эхчүүдийн маань хамгийн их одоо хаддаг болсон одоо мэдээллийн сургууль руу телевиз, радио, цахим орчинд хандлага өөрчлөх үйл ажиллагаа нэлээд их зохион байгуулж байна. Ер нь гэр бүл хүчирхийллийн тэмцэх тухай хууль гэж юу юм бэ? Энэ хуулийг бүтнээр нь бид өөрхөөс илүүтэй алийг хүчирхийлэл гэдэг байгаа юм. Та яг өвгөн зөрчих юм бол одоо хүүхд ирэхийг халддаг, ирэхийг талчих гэдэг юм. Та юун дээр анхаарал хандуулах юм бэ гэсэн жижигхэн мессежүүдийг бэлтгээд одоо тэнд одоо явж эхлэх гэж байна. Телевизээр бас бид хүргэсэн одоо цахим орчинд байнга тогтмол нэг явуулж байна. Яг одоо энэ байдлаар эцэгчүүдийн хандлага дээр бүх ажиллахгүй бол одоо өнөөдөр бид ямар нэгэн байдлаар тухайн хүнийг одоо хордог, цагддаг одоо эсвэл таламжуулсан хамгаалдаг асуудал шийдэгдэх байгаа маа. Ягаад гэвэл тэр хүн маань өөрөө засраагүй цагт өөрөө засрах сонирхол болоогүй цаг тэр хүн өөрөө мэдлэгжээгүй цагт ерөөсөө энэ бол эргэл хүчирхийлэл бий болдог энэ асуудал байгаад байна. За дээрээс нь одоо бид охидын асуудал бол энэ жил ахын ангиллын тулгымцсан асуудал болж гарч ирсэн. Охидын жимсэлтэй бол стад нэлээд өндөрт гарсан. За энэ дээр одоо бас нэлээд анхаарал хандуулж эрүүл мэндийн газар боловсруулалтын газар дээр хамтдаа бид нөлөөлөл үйл ажиллагаа зохион байгуулж байна. За энэ дээр хамгийн гол зүйл нь юу байсан бэ гэхээр сар хотын мос гэдэг юм бас байгуулах боловсруулалтын газар гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар маань охидын чуулган зохион байгуулсан. За энийг би яагаад онцолж байна гэхээр охидууд маань өөрсдөө чуулж ирээд өнөөдөр бидний өмнө тулгамдж байгаа асуудал юу юм бэ? Яагаад бид нар өнөөдөр ийм эрсдэлтэй алхмууд өртгөд байгаа юм бэ? Хийчихэд байгаа алхмууд хийчихэд яагаад ийм эрсдэл өртгөд байгаа юм бэ? Өөрсдөө ярилцсан. Өөрсдөө бүлгүүд туулаад асуудлаа дэвшүүлсэн, санамжуудаа гаргасан, өөр хоорондоо санал бодлоо солилцсон, хандах газраа тогтоосон, тодорхойлсон. Гол нь тэнд жуулж ирсэн охидууд бүх асуудлаа одоо дэвшүүлж бидний хийх ажлын чиглэлийг гаргаж өгч чадсан. Үүтгийнхээндээ сургах шилбэрээр одоо бид бүхэн асуудал үүсэх юм бол хаана хандах ёстой вэ? Одоо зуучлах хэлбэртэй болоод гарч чадж байна гэдэг бас даваа талаар хэлжсэн л да. Энэ битгий үйл ажиллагаа нэлээд зохион байгуулж байна. Дээрээс нь эцгийн зөвлөлүүдийг одоо томоохон байгууллагуудыг бүрэн байгууллагад доослоо. Аймаг эцгийн зөвлөл байгуулагдлаа. Одоо ингээд эцгээр дамжуулаад эцгэх гэдэг бол гэр бүл хүүхдийн ясна хамгаалагч эцэг эхчүүдтэй ажиллаад эхэлнэ гэдэг бол гэр бүлийн хамгаалан байдал хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр одоо үйлчлэг үзүүлээд эхэлнэ л гэсэн.
ийм үйл ажиллагаануудыг одоо нэлээд алсуураа гэх юм уу шууд тулж одоо үүсгэхээс илүү нөлөөлөл үйл ажиллагаа зохион байгуулж байна. Хэрвээ энэ ажиллагаанууд нь үр дүнд хүрээд эхлээд одоо зөвхөн дүнг үзүүлэх эхлэх юм бол бид бүхний өнөөдөр яг одоо талхааны өвчин болсон гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эрхийн зөрчил гэдэг одоо шууд тулгамдаад байгаа асуудал цөөхөх ёстой, сэтгэл хэмжүүлсэн кейс цөөхөх ёстой. Тэгээд энэ бол одоо олон нийтийн хандлага зэрэг бол би нэг зүйлийг хэлмээр санагдав. Үнэхээр гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн хүүхдийн төлөө энэ цагтайган байгууллагын хүмүүс ажиллаагүй байсан бол өнөөдөр энэ кейс бүр аюултай бид маш олноор ярих байсан. Маш олон зүйлийг хүмүүс таслан зогсоож нөлөөлөл үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энийг маань бас энэ дээр ажиллаж байгаа хүмүүсийн бас ажилтнуудын хүчирхлийн ажилтнуудын бас урам зориг итгэл үнэмшил дээр бас хүмүүс тодорхой төвшөнд урам өгч шаардлага байдаг шүү гэдэг бас энэ ташин дэлгэмээр байна. EBS телевизийн тодруулга болон танд хүрэлээ анхаарал хандуулсанд баярлалаа.